Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн үлээрээ бүгдээрээ цас модон эмнэлгийг янаа. Цас модон эмнэлэг. Нэгэн удаа цас модон эмнэлэгт их хулган сандан орж ирэв. Туслаад эмчээ. Хөлөөс маань толгоондоо хулууц гатаачлаа гэсээр хүүгээ дагуулan ирлээ. Хэрэм сувилагч хүүгийн толгойд гатсан хулуучнаас чангаахад өвдөж байна. Битгий татал та гэж дэггүй л сашаадав. Тэгмэд сувилагч өөр арга хэрэглэхийг шийдлээ. Өтгөн зүгийн балыг хүүгийн толгойн ил галсан гэсэд нээлж нэггүй төрхөв. Хүүгийн нүүдчийг толгой төрөөгүй нийл зүгийн бал болж наалдан зунгааж байлаа. Харамстай нэг арга төмөр хулуучийг нээч сантиметр хөдлөж чадсангүй. Хэсэг бодсны эцэгт сувилагчид нэгэн арга зулсхийн орж ирэв. Лүс нүд хөмсгөө дээш доош сайтар хөдлөж чадах уу гэж асуув. Хүүж чадах чинээгээр нүд хөмсгөө дээш доош атгарууллаа. Ийм атгаруулах зуур хэрэм сувилагч эмч болон их хулгантай нийлэн хулуучнаас татаж гарав. Пог хэмээн дуугарч хулууч нь агаад үслээ. Хөөрн нисэх хооронд хулууч хэрэм эмчийн хамаг дээр гацчихлаа. Энэ өдөөс эхлэн Лүис гөлчийн ээжтэйгээ хамт өдөр бүр хөмсгөө дээш доош атгаруулах дасгал хийдэг болжээ. Ахаад толгоондоо хулууч гацаасныг хэн ч тааж мэдэх билээ.